Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны төр хэлэлцээр байгуулахаар болоод байгаа. За тэгвэл энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тухайн холбооны 5 улсад 300 гаруй нэр төрлийн барааг галийн татваргүй экспортлох боломж бүртнэ гэж салбарын яам мэдээллээ. Харин энэхүү хэлэлцээр нь Монгол улсад төдийлөн ашиггүй байхыг судлаачид тогтоосон байна. Мэдээллийг эдийн засгийн болон та бүхэнд сэтгүүлч уянга дэлгэрүүлэх хүргэнэ. Үзэгчдээ орой мэндийг хүргэе. За тэгэхээр Евразийн хэлэлцээрт яг одоо манай улс нэгдэхдээ ямар бүтээгдэхүүн дээр ямар одоо тохиролцоонд хүрсэн бэ гэдэг мэдээллийг эдийн засгийн хөгжлийн яамнаас өгсөн. За үүн дунд жишээлх юм бол нийтдээ 367 барааны жагсаалт бол гарч ирж байна. За энэ дундаас махан бүтээгдэхүүнийг бол өмнө нь татвартай 9 нэр төрлийн барааг бол одоо экспортлдог байсан бол энэ хэлэлцээрийн хүрээнд 29 болж нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ингээд нөгөө махан бүтээгдэхүүний бас татвар нь буурна. За арьс ширэн бүтээгдэхүүн мөн өмнө 24 байсан бол одоо 60 болж байгаа. Ноос noloрын бүтээгдэхүүн өмнө татвартай 64 нэр төрлийн барааг манайхаа экспортлдог байсан бол одоо 204 болж нэмэгдэнэ гэх мэтчлэнгээр олон янзын юм одоо хөдөө аж ахуйн салбартч тэр за ноос noloрын салбартч тэр одоо олон бүтээгдэхүүнээ бид бүхэн Оросын холбооны улс болоод за бусад одоо Евразийн эдийн засгийн холбоонд байдаг улс орнууд руу экспортлох боломж нэгдэж байна гэж тайлбарлаж байгаа. Евразийн эдийн засгийн холбоонд бол талуудын тохирсон 367 барааны жагсаалт дундаас харах юм бол хүнсний бүтээгдэхүүн гэхэд өмнө нь бол 81 бараа бүтээгдэхүүн бол яг нийлүүлдэг байсан бол хэлэлцээр шинээр 13 бараа бүтээгдэхүүн орж ирсэн. За эрдэс химийн бүтээгдэхүүн бол 47 байсан бол шинээр 4. За аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 181 байсан бол нэмээд 41 төрлийн бараа бүтээгдэхүүн орж иж байгаа гэсэн ийм тайлбар мэдээлэл өгөөд байна. Монголчуудын үйлдвэрлэж чадж байгаа бараанууд дээр та бүхэн татвар тэглээч гэдэг энэ яриаг хийж шийдэж байгаагаар нэг онцлог байна. За нөгөө талдаа мэдээж хэрэг тэгвэл бид нар та нар руу зарж байгаа барааг тэглээч гэдэг асуудлыг тавиад энэ хэлэлцээр оны өмнө зогссон гэдгийг та бүхэн ойлгоцгоо. За тэгвэл яг Монгол улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоотой за тэр дундаа Евразийн эдийн засгийн холбоонд байгаа эдгээр улс орнуудтай гадаад худалдаан дээр ямар байдаг мэ гэдэг мэдээллийг харах юм бол за экспортын хувьд та бүхэн харж байна. Энэ дундаас бол ялчгүй Оросын холбооны улс руу бид бүхэн одоо гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний за 90 орчим хувь нь за 90 гаруй хувь нь бол яг Оросын холбооны улс руу гарч байгаа гэсэн үг. Импортын хувьд ч гэсэн адилхан манай улсын хувьд за яг энэ Евразийн эдийн засгийн холбоонд байдаг 5 улсаас Оросын холбооны улсаас бол нийт одоо импортлж байгаа бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувийг нь авдаг гэсэн ийм статистик мэдээлэл гарч ирж байгаа. За өдөртөө бүгэн харж байна. Сүүлийн 6 жилийн хугацаанд гэхэд бол нэгсэндөө манай Монгол улс Евразийн эдийн засгийн холбоотой хийж байгаа гадаад худалдаан дээр үргэлж алдагдaltaй ажиллаж байна гэсэн үг. За энэ мэтлэнгээр ерөөдөө махан бүтээгдэхүүний одоо галийн татварыг бууруулснараа Монгол улсын хувьд махан бүтээгдэхүүн тэр дундаа хөр болон хонь ямааны махыг бол экспортлох боломж нэгдэж байна гэж эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлсэн. За гэтэл нөгөө талдаа хэдий галийн татварын буурж байгаа ч гэсэн одоо тухайн улс орны хилээр нэвтэрч орсны дараа галийн бүрдүүлэлтийн хувьд олон янзын татвар хураамжууд төлдөг. Мөн дээрэс нь олон янзын шалгуур байдаг гэдгийг салбарынхан сануулж байна. Тэгэхээр бидний одоо хамгийн их хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл махныхаа экспортоос бид нар 500 сая доллар олъё л гэж. За хамгийн ихтэй одоо адууны махандаар яг юугаар наваад үсэх юм бол үнийн дүнгээр наваад үсэх юм бол 1.7 сая. Тэгээл 200 мянга 300 мянган доллар бол тодорхой нэр төрлийн бараануудаар нэмэгдэхээр юм. Гэтэл цаана дахиад энэ татварын чөлөөсөн ч гэсэн цаана нэмэн үртгийн албан татвар гэдэг байж гэн. За онцгой албан татвартай бараа бүтээгдэхүүнүүд онцгой албан татвар нь байж гэн. За гайлын хураамж нь бас байж байгаа. Тэгээд ялангуяа Оросын холбооны бас гайлын хураамжаа тэр нөгөө мэдүүлэг дээр байгаа үнээсээ одоо тодорхой үнийн дүнгээр за мөн одоо тэр нэр төрлөөс нь шалтгаалаад одоо гайлын хураамжийг бол жил болгон тогтоодог байж байгаа. За хамгийн өндөр юундаар бол 30 мянган рубль. За ковидын цаг үед бол манай улсын хувьд дотооддоо гол нэрийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бай. За энэ чиглэлд хүнсний болоод бусад үйлдвэрүүдээ бол дэмжихэд ажиллана анхаарна гэдгээ засгийн газар болоод хууль тогтоогчдын зүгээс онцолж байсан. За үүний хүрээнд ч гэсэн аль хэдийн цагаан алт за мөн дээрс нь хүнсний хувьсгал гэх мэтчлэн хөдөлгөөнүүд бол эхлээд явж байгаа. За ингээд нийтдээ 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг байя. За түүнд бол нийтдээ 1.7 их найд төгрөг шаардлагатай. За түүнийг нь бол төсөвт бол тодорхой хэмжээгээр суулгаж өгөөд компаниудад дэмжлэг хэлбэрээр, зээл хэлбэрээр олгох ийм бодлого бол чиглэл явж байсан. За гэхдээ энэ байдал бол өнөөдөр одоо үр дүнгүй болох эрсдэл хүлээж байна. Цагаан алт үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос noloр, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл экспортыг 2-оос 3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8000 гаруй шинэ ажлын байрыг шинээр бий болгох явж гэж үзэж байгаа юм.
Хөдөөж ухаан энэ үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бол үндсэндээ үе таалга барих хэмжээнд хүрэх эрсдэл байна л да. Импортоор татваргүй үндэсний бүтээгдэхүүн орж ирж дотоодын одоо үйлдвэрлэлийг унгах магадлал маш өндөр байгаа. Нийтлэг юу нь бол ашиггүй байна тий. Том одоо зургаараа. Монгол улсын хувьд Евразийн эдийн засгийн холбоотой энэ хилцээрийг ингээд байгууллаад гарын үсэг зураад хэрэгжээд эхэлчих юм бол Монгол улсын хувьд 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс ердөө 38 нэр төрлийг нь эдгээр 5 улсад бол экспортлох боломж нээлттэй байна гэж судалгаагаар тогтоожээ. Харин тухайн улс орнууд бол Монгол улс руу 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь бол одоо манай улс руу экспортлох боломж нь тухайн улс орнуудад бол байна гэдгийг бас судлаачид тогтоосон байна.